бэлэн боллоо. Өнөөдөр юу хийх гэж байна гэхээр өнөөдөр бүтэнсэн өдөр таарч байгаа. 8 сарын 4-ний өдөр. За одоо цаг өдрийн 2 цаг 30 минут болж байна. Амралтын өдөр таарж байгаа учраас өнөөдөр хүнс баг зэрэг цуглуулна. Тэгээ ажлын өдрүүдээр би баг цаг ингээд цуглуулсан байсан. Тэгээд одоо үлдсэн жаахан юмнуудаа цуглуулах гад гэрийн хажуудлын Home Plus гэдэг e-mart шиг тийм дэлгүүр том дэлгүүр орох гэж байна. За тэгээд би Home Plus руу бол бараг ордоггүй. Явах замд маань таардаггүй учраас e-mart руу их ордог. Тэгээд өнөөдөр болохоор би Home Plus руу орж үзгээд тэгээд ганц нэг хэрэгтэй юмнуудаа тэгээд шин одоо тэнд юу байна, e-mart байдгүй юу байна тэрийг жоохон сонирхох маркаар орох гэж байна. Яагаад тийшээ зорж байгаа вэ гэхээр одоо би та нарт амласнараа 1000 subscriber болчих юм бол ингээ хоолны контентыг нэлээд гоё ажил хэрэг болгож оруулна гэсэн шүү дээ. Тэгээд тэр амлалтандаа хүрэх гээд хоолнуудынхаа материалууд нь ингээ баг цуглуулад явж байгаа. Тэгээд хамгийн амьдралд ойрхон тэгээд гарын доорх материалаар хийж болох үз. Тэгээд бас амттай эрүүл хооллолт. Ялангуяа бас тэмцээнд бэлдэж байгаа хүмүүс ч юм уу те жингээ хасгаж байгаа хүмүүс ч юм уу тиймэрхүү идэх юмны төрөл хомс байдаг хүмүүстэй зориулаад амттай ямиг яаж хийж идэж болох вэ? Яаж жаргаж амьдралын хэв маяг болгож тэгэж идэж сурах вэ гэдэг хэвшил тэгээд аргыг бас зааж өгч байх хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө туршлагаас та нартайгаа хуваалцахаар ингээ бэлдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр та нар маань ч гэсэндээ залхуурахгүйгээр хоол хүнсэндээ цаг гаргаж хийж байгаарэ гэж зөвлөмөр байна. Тэгээд одоо удахгүй тэнд юу байна бүгдээрээ авч сонирх юм. Түр баяртай. Гадаа бол бүр амар халуун байгаа. Одоо борооны улирланд дуусаад үргэлжлээ шууд ингээд халууны улирлал ингээд эхэлчихэж байгаа. Яг энэ үед болохоор Солонгосын ихэнх албан байгууллагууд ингээд халууны амралт тэгээд хэд хоногоор 7 хоногор ч юм уу тэг хүмүүс амралтаа авдаг. Тэгээд бид нэр одоо гадаадын хүмүүс бол оюутан ч юм уу тиймэрхүү цагийн ажил хийдэг хүмүүс бол тэгж амардгүй ямар ч тач ажиллаа бүгдээрээ хийцгээгээд явдаг. Тэгтээ бүр 35 градус дээш халж байгаа учраас бүр маш халуун. AC-гээ асаагаад, air conditioner асаагаад өдөр шөнөнгөө байхаар тогны мөнгө маних гарна. Тэгээ бүр асуудал бүр маш их байдаг. Тийм учраас шүнжэнгөө асаацсан учраас одоо өдрийн цагт одоо жоох унтраацсан байгаад амар халуун миний бүр хүйс хоож тэгээд энэ сэнсээ асаагаад суужийн. Тэгээд Солонгост байгаа хүмүүс маань нарнаас баг зэрэг зайлс хийгээд тэгээд нарныхаа гэрлийг өглөө эрт аваад өдрийн цагаар болж өгвөл нарнаас зайлс хийгээрээ нарны тусаа сайн сүрхээрээ тэгээд шингэнээ сайн нөхөөрэй. Нэмэлтээр хөлс их хардаг алдж байгаа тийм ажил хийдэг хүмүүс ах юм бол минерал гэж аптекуудад зарж байгаа. Тэгээд тиймэрхүү юм минерал тийм усан дуусгаад уудагч байгаа, капслаар ийм шиг тэгэж уудагч байгаа. Тиймэрхүү юм аптекаас хэлээд аваад эрүүл мэндэд сайн анхаараарай. Тэгээ гадаа ажилладаг хүмүүс маань бол маш болгоомжтой байгаарай. Нар бол бас халууны улирал ер нь хэцүү шүү. The good and strong can show my eyes. Do you still think of me? I get a feeling you're lost in a dream. Told me I'm all that you need, but you're too far to even hear me scream. Don't let go. I'm too scared to ever wanna be alone if you're not there. Би хардаа энэ том дэлгүүрүүдийн нэг яг ийм нөө яг хямдарсан хэсгнүүдээс яг эндээс ер нь юм авдаг. Одоо жишээ нь энэ луу байгаа хгүй юу? Ингээ бариад үзэхээр зүгээр заяа. Зүгээр тэгсэн хэмнээ ингээ хямдарсан байж байгаа хгүй. Тэгээд шууд хэрэглэх юмудаа ингээ авдаг. Иймэрхүү яг ингээ барьж үзчихэд гайгүй юм байх юм уу? Би дандаа энэ нэг хямдарсан хэсгүүдээс нь авчдаг. Тэгээд энэ дэлгүүрүүд та нарт нэг юу өгөх юм бол Солонгос байдаг хүмүүс хэлэх юм бол орой яг хаахынх нь алдад яг ингээд орох юм бол энэ нарийн ногоонод нөгөө эсвэл нөгөө 2 хоног хадгалж болохгүй юмуд яг оройно дэлгүүрт зархад ч тийм тиймэрхүү орой болоод бүгд амар хямдарсан байж байдаг. Нэгдээ нэг ч юм уу тийм. Тэгэхээр би ер нь эндээс юм авах хэрэгтэй байдаг амар ашигтай. Тэгэхээр энэ доо ингээд чи юу зөв зүгээр доо байна.
Төмөс бол зөндөө байгаа. Мөг зөг бол дэмий. Бууцаагаар өнөөдөр шууд нэгсэлдээд смит хийгээд уучих. Тэгээд энийг авчих. Одоо самар бүр амар удаа идэв. Одоо идэн. Бүгдээр хараа нэг дээр нэмэх нэг. Тэгээд эдний Home Plus-ын самар нь E-Mart ч юм уу те Costco-гоос бүр шал өөр айгуу гоё амттай байдаг. Үнэхээр гоё амттай байдаг. Алмонын шал өөр байдаг. Costco-гийн ер нь хамгийн амт муутай. Одоо Blueberry хөлдөөс нь Costco-гийн тэмэрхүүнүүд нь амт муутай байдаг. Нэг дээр нэмэх нь нэг гэхээр хоёрыг авна. Brazil nuts. Энэ хэдэн бэ? Тэр адилхан үнэтэй юм уу? Би сая 3 төрлийн самар авлаа. Бүгд тэр үнэн адилхан юм шиг байна. Ер нь янгалаг байна. Энэ болохоор ийм ал ном, хуурсан ал ном. Тэр нь болохоор хушиг. Тэгээд нэг нь Brazilian самар. Үгүй самар. За ингээ 3-ыг авлаа. Ерөөсөө энд би баг орж ирж байгаагүй болохоор ингээд хаана юу байгааг мэдэхгүй болохоор ингээ эргүүдээ жоох явж байна. Энд нэрээ санаас төмс амар үнэтэй байдаг шүү дээ. Тэгвэл төмсөнд амар дуртай хөрсөнд нь ургуулах гэж амар арчилгаа шаарддаг учраас тэгээ нэлээд үнэтэй байдаг гэсэн. Тэгээ ер нь дэлгүүрт ороод намайг ингээд амар их төмс мөмс авах хөдөлгөөн. Цайны газар ярьж байл юм уу гэж асуугаад идэг надаас. Наад чи тэгэж их авдаг уу? Ерөөсөө яг хоол хийхдээ ч юм уу панчаа хийхдээ нэг хоёр шиг гэрэл хүмүүс авдаг заяа. За. Одоо яг үндсэн авах юм руу явлаа. Энэ органик банан 9,000 бишээ 5,900 гинэ. Зүгээр Del Monte гэж байна. Тэр нь болохоор 3,700 энэ хамгийн хямдхан нь лайн л та. Тэр органикийг авсан дээр л та. Жаахан үнэтэй ч гэсэн. Шууд идэхгүй учраас. Жаахан ногооны навь. Жаахан ногооны. Энэ хардаа энэ Home Plus тийм юмнууд байт юм биш найзуудаа. Авьяасны ураг гинэ. Энийг бол зүгээр хараад асгал хийдэг ч юм ууж болно, хийдэггүй юм ч гэсэн ууж болно шүү дээ. Гэхдээ амар юу калори өндөртэй маань энэ хараа урагных нь хэмжээ нь болохоор 14 грамм чи ер нь багтаа орно шүү дээ. Ер нь бусад нөгөө яг тусдаа нутришны компаниудын хийдэг брэндүүдийг бодоход бид нар ч бодоод 20-с дээш байгаа шүү дээ. Тэгээ нэг ууландаа тэгсэн чинь бид нар чинь калори нь болохоор 100 хамгийн багадаа 150-60 байдаг хоо isolate арай хөнгөн юу жин хасахад ууж болдгоо. Одоо тэгсэн чинь 350 гэж байгаа байхгүй юу. Гэхдээ энийг жин хасах байгаа хүн цанд болохгүй болохоос шид жин нэмэх гэж байгаа одоо нөхрүүдтэй те хүмүүс нөхрөө яаж саргалуулах вэ гэдэг одоо ажил хийгээд тураад ингээд солонгоцууд бол Монгол эмэгтэйчүүд айгүйх тийм асуулт асууж байдаг байхгүй. Тэгэхээр иймэрхүү юмнууд нь Home Plus байна. Энэ бол амар зүгээр. Тэгэхээр энэс өндөр калоритой учраас масс нэмгэж байгаа хүмүүс бол эрэгтэй хүмүүс бол яг хоолны оронд эсвэл хоолн дээр нэмэлтээр ер нь бол энэ бүр зүгээр айгуу гоё болно. Энэ амар олон янз байна. Хар шаш тэгээд oatmeal энэ чинь угаасаа уурагны их үсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ бүгдээрээ байна. Үр тарианых байна. Авьяасныхаас байж гэн. Тэгээд шошныхаас байна. Ингээд олон төрөл байна. 3-4 төрөл багш байна энэ. Тэгээд үнэн 9,500 таа юм. Нэлээд боломжтой байх. Тийм байж тээ. 9,990 тэгээд нэг дээр нэмэх нэг гэж. Тэгээд Home Plus энэ хянсаа ивенттэй байгаа үед нь очиод авах энэ айгуу зүгээр л юм байна. Нөхрүүдтэй авч өгөөрэй. Мэдээж одоо жин нэмэх гэж байгаа охтууд ховор байдаг. Гэхдээ тийм охтууд байх юм бол 9 бусын юм идэж жин нэмэх юм уу, масс нэмэх гэж багш нар нь юу ч хамаагүй идэх гэсэн гээд байгаа байхгүй юу? Хизээш тийм юм байхгүй.
зөв юмыг зөв цагтаа зөв идчихээж тэр чинь цэвэр мас нэр өөх биш мас нэр гэсэн байхгүй юу гэж тийм ээ. Тэгэхээр иймэрхүү уургадлаг хүнсэг уургаар баялаг тэгээд калори өндөртэй юмыг их авч иж цэвэр мас нэмэх ёстой. Тэгэхээр өөх биш мас, малчингийн мас нэмэх ёстой шүү. Тэгэхээр иймэрхүү өндөр калоритой тэгээд уурга нүүрсүс одоо тийм яг хэрэгтэй нүдэд нь ашиггүй зүгээр юу чихэр бичэн кейк идээд ингэж бургер энэ идэж тэгэж жиг нэмэх юм бол та зүгээр амар туранхай жижиг нэг гүзээтэй нэг амар өөхлөг хувцас талхаар амар муухай нэг тийм өөхлөг гэсэн нэг тийм туранхай хөлтэй нэг гидсэн амар гүзээтэй нэг тийм хамгийн муухай хэлбэр гарч ирдэг шүү нэрээ охтуудтай сануулхад. Тэгэхээр зөв идэх ёстой. За юу. Хараа олчлоо стевиа. Нөгөө нэг 0 калоритой энэ сахарын оронд нөгөө нэг чихэрлэг амт орлуулагч. Ийм юм бас байдаг шүү. Стевиа гэж юу вэ гэж зүгээр ингээд бичээд хайхтал ерөнхийдөө олдно. Энд дээр тослог байхгүй, транстос байхгүй, сахарын агуулмж байхгүй. Гэтэ нүүрс усуд байгаа хгүй. Гэтэ энэс чи бүр маш жоохон чимхэр давс шиг хэрэглэх учраас энэ бол ямар ч асуудал байхгүй. Dark хар шоколадны коко чип ийм хэлбэртэй. Энэ тэгтээ энэ арай жоохон лайн да. Какао паудер бас байна. Надад бол одоо шүү дээ зүгээр нэг чоко чип л авчихъя. Тэгээд альбомны гурил авчих орно гэх. За энэ ингээ гомингийн ертөнц орж ирж. Энэ бол миний хизээч хажуугаар нь өнгөр би гэсэн угаасаа хэлдэг вэ. Кофе аваад кофе аваа. О май гад. Дуусчаад хөвчлээ шүү дээ. Ийм кофе авлаа. Одоо сүмөг олж авъя. A few moments later. Нүүрхөө юмнууд авлаа. Нилээ их болох хаа энэ. Гэтэ яг ба. За ингээд бүгдээрээ үндсэн ажилдаа орцгоё. Өнөөдөр бүгдээрээ алимны панкейк хийж иднэ. За үндсэн орцонд маань алим, өндөгний цагаан, тараг, бейкинг паудер, овёс, ванилийн экстракт орно. Хамгийн эхлээд бүгдээрээ алимаа нэмхэн арилгаад, голыг аваад сайхан цэвэрлж бэлдэж өгнө. За алимаа бэлэн болгохын тулд бүгдээрээ дараагийн алхам болвол өргөж байдаг болвол өргөчээр дундаж зэргийн томтой, хит нэмгэн биш, хит бас том биш. Үрж өгвөл илүү сайн гоё хэлбэр гардаг. Миний хувьд болохоор үргэж байхгүй байгаа учраас маш нэмхэн хэрчгийг хичээсэн. Тэгтээ хэлбэрийн хувьд бол үндсэн гоё бүрэнки панкейкны хэлбэр маань гарч чадаагүй байгаа. Тэгэхээр та нар минь үргэж байдаг бол үрхийг зөвлөё. Алимаа бэлтгэхийн өмнө эсвэл дараа та өөрийнхөө дураар овёсоо буталж үүрмэг болгож бэлдэх ёстой. За нунтаг болгож бэлдэнэ гэсэн үг. За ингэснээр одоо алимч нь мэдээж бүхэл хэлбэртэй байгаа учраас овёс бас бүхлээрээ байж ах юм бол айгуу зузаан том хэлбэртэй болох гээд байдаг. Тийм учраас аль болох хурдан болох хэмжээнд байлгахын тулд овёсоо бас жижиглж бэлддэг. За одоо бүгдээрингийн харагдаж байгаа зүйл бол Солонгост ингэж савлгаатай зарагддаг өндөгний цагаан байгаа. Ийм савлгаатай өндөгний цагаан Монголд хэрвээ байдаг бол энийг ч ашиглаж болно. Хэрвээ үгүй бол зүгээр өндөгний цагаанаа араас нь ялгаад ч хэрглэж болно. За ингээд өндгөө савндаа хийгээд зурамга бэлдэж байна. За ингээд бүгдээрээ тарга хийнэ. За тарга сонгохдоо бүгдээрээ мэдээж жин хасах, эрүүл байх зорилготой хийж байгаа учраас сахарын агуулмж аль болох бага, тослогийн хэмжээ бас бага байж ах тусмаа илүү сайн гэсэн үг. За ингээд өндгөө хийчлээ, таргаа хийчлээ. Үүний араас ванили экстрактаа хийгээд шингэн орц маань дуусж гин. Үүний араас овёсоо хийн, бейкинг паудераа хийн. Ингээд хуурай орцнууд маань бас ингээд хамгийн сүүл араас нь ороод цуврамгаа сайхан гутгаж өгнө. Нилээн сайн гоё одоо овёс маань өөрөө гоё твтээд гоё хөвсөж өгтөл нь нилээн сайн гоё гутгаж өгнө.
За ингээд үндсэн зураг маань бэлэн болсны араас хэрчиж бэлдэж тавьсан альмаа хийгээд дахиад нэлээд гоё бүх альмандаа гоё шингэтлэн явуулж өгөн. Тэгэхээр нэлээд их хэмжээтэй болно. Одоо энэ бүгдээр ингээ хийж байгаа хэмжээ болохоор яг дунд зэргийн одоо шүлний халбаг байдаг штэ тий. Одоо тогооны халбаг. Тэр халбгаар нэг панкейк гэж тооцоо зурамга хариултанд тавгандаа хийсэн үг. Тэгэхээр нэг хүнд 3 ширхэг панкейк болоод энэ нийтдээ 6 болсон гэхээр 2 хүний порц гэж ойлгож болно. За ингээ сайхан бүгднийг шингэтлэн нухатгаад жаахан амрааж тавин шүү бүгдээрээ. Ингээд панкейкний маань зурмаг бэлэн боллоо. За одоо бүгдээрээ шарах үйл явцтай орно. Энэ нөгөө түрүү миний яриадсан нөгөө шүлний халбаг гэдэг байгаа. Жигд хэлбэртэй болгохын тулд яг энэ халбагаараа нэг дүүрэн аваад ингээд хэлбэрт оруулаад хийж байгаамаа. За тэгээд хайруулын тавг маань наалддгүй тавг байх шаардлагатай. Тэгээд мөн зөөлөн гал дээр нэг талдаа ойролцоогоор 5 минут алтан шаргал өнгөтэй болтон шарнаа. За энэ панкейкийг хийхдээ хамгийн гол анхаарах зүйл нь таны хэрэгэлсэн тархины өтгөн болон шингэн бүтцээс хамаарат бэхжих хугацаа нь өөр байгаа. Тэгэхээр хариулын тавга цааш нь хөдөлгөж үзээд бийжсэн бүхэл хэлбэртэй болсон байх үед нь эргүүлнэ гэдгээ маш сайн санаарай. Тэгэхгүй бол алимныхаа хэлбэрээр бутраад унцдаг байгаа. Би бас зөндөө тэгэж фейлджсэн удаатай. Тэгэхээр та нар маань энэ хавтгай халбгаараа дээр нь сайхан хавтгаалж дарж үзэж агаад бийжсэн байвал эргүүлж болно шүү. Эхний ээлжний панкейкүүд буюу нэг порц панкейк маань ингээд бэлэн боллоо. За хоёр дахь ээлжнийхаа хийхийн тулд мэдээж бүгдээрээ хариулын тавга баг зэрэг тосолж өгнө. Маш бага хэмжээтэй тэгээд энэ багсаараа сайхан жигдгэн тосолж өгөөд хоёрдугаар порц буюу дараагийн хоёр дахь ээлжний панкейкний зурамга бүгдээрээ сайхан хийнэ. Хоёр дахь ээлжин ч гэсэн үний ялгаагүй жигдхэн алтан шаргал өнгөтэй болтон шараад эргүүлэхэд болно. Ганцхан анхааруул зохих зүйл нь бол хариулын тавг нь хоёр дахь шаргалтан дээр харьцангуй жигд халтсан байдаг учраас илүү хурдан болох гэдэг талтай. Тэгэхээр хажууд нь заавал хар зогсож жагаад хурдан болгоод авсан дээр ингээл болоо шүү дээ. Амархан байгаад гурилгүй, сахаргүй, тосгүй ийм гоё амттай бүгдээрээ ингээд хийж сурлаа. Та нарт маань таалагдсан бол мэдээж subscribe хийхээ мартав. Миний Instagram-ыг бас дагаарай. Лайк, комент битгий мартаарай. Маш их баярлалаа та нартай. Дараагийн бичлэг хүртэл түрг баяртай. But you're too far to even hear me scream.